Сайн байцгаана та бүхэн дараагийн бичлэгээр уулзсан маш баяртай. За энэ удаагийн бичлэг бид бүхэн за Ubiquitous гэдэг цаашингийн хоёр хүний тоглоомыг харах. Hostage гэсэн тоглох боломжтой. За гэр бүлийн яаж гişүүд хооронд тоглох нь илүү сонирхолтой бөгөөд илүү хаал цамбаа против болгохын шалгадаг. За дээрээс хайрцаг залж үзье. За хайрцаг дээр бол одоо мэдээж яг компетитив болгоомжийг мэдээл icon гэх мэт юм байна. За дээрээс нь одоо шоу гэсэн хэлбэрийг тоглоом гэж явуулдаг. За хайрцаг дотор бол одоо юу харцгаа. Тоглох гэдэг заавар нь чиг харагдаж байна. За тэгэхээр энэ тоглоомын хамгийн гол зүйл нь голын 3 нүднэр болон хамгийн түрүүнд тохирсон дүрсийг бол үсгэснээр бид бол ялдаг байгаа. За тийш бас харагдаж тоглоомын эсвэл байна. За тэгээд тоглоом хамгийн гол одоо тоглож их юм бол энэ аваад зэксрээд бүрэн үсэн 9 нүдээр одоо бас нүдээр хадаас одоо шинэ үүсэн дүрсийг болгоод хамгийн түрүүл үүсгэсэн яг 500-аа болгоод энэ яалтыг авдаг. За энэ бол энэ тоглоом бол нэг тийм илүү олон үсгээр бүрддэг. Тэгээд ерөнхийдөө 4-5 хэсгээс бүтэж байгаа. За яг энэ ихэдээс 500-ыг өгсөе. За тэгээд 500-аад ингэ төгсөртэй. Голын бол яг өндөр 500 бол яг түрүүсэн яг голын яг 9 нүдийг болгоод хамгийн дуусна. 10 ус үзүүлж шийддэг. За тэгээд энэ дээр одоо тохиолдчихгүй яг нийтдээ 24 нүд боломжтой. За энэ тоглоом хамгийн гол заавар болгоод энэ хамгийн харагч бяцхан дөрвжин хайрцаг дээр байгаа жижигхэн шоонууд юм. За шоонууд одоо яг амархлаар ууч юм уу өмнөд гэж байрлагдана. За харин дөрөвс тийш том болгоод дахин сэгсэрдэг байна. За одоо энэ хагасан дөрсийг болон одоо хоёр хүсэлч мөн хоорондоо уралдаад хамгийн түрүүлж үүсгэснээр 500 өөрлөг унгаж өдөл ялтыг авна гэсэн. Go. За баруун гарт төлөвлөгч яллаа. За энэ бичлэг үзэн та бүхэндээ маш их баярлалаа.